малын ямар ч юм малдаа хорог. Энийг бол одоо сэтгэл дүүрэн хэлнэ. Нэгдүгээр, хоёрдугаар гэх юм бол одоо Монгол адуу гэдэг юмыг л одоо Монгол иргэншил Монгол адуу гэдэг юмыг л одоо битээ балалчгаасаа билээ гэж бодож байна. Тэгээ өөрийнхөө хийж ирснийг бол одоо нуух юм алга. Тэгээ энэ том газруудад одоо энэ малын юм малдаа муу байхгүй шүү гэдгийг л одоо харин сэтгэл дүүрэн тэрий ч одоо хэлэлгүй яах. Хэлэх газар байвал одоо дүүрэн хэлнэ те. Энэ мал ангаах үндсэн чиглэлээр нь тийм ээ. Одоо ингээд ангааж ямчилж хасад одоо жатах энэ юмыг одоо бүртгүүлэхэд бол надад одоо татгалзах юм алгаа. Энд бол одоо дэмжинэ. Дээхэн үед чинь хотгогүй хүн гэж явсангүй штэ. Хамгийн наад зах нь хасуурын хотготой. Тэгээ ингээ моривнаад ингээ давхиж явтал юм дайраад он гачиж байгаа. Одоо энэ газрын гүйдэл гэж юм байдаг да. Ингээд очоод өгнө. Үгүй чинь хотго байхгүй хүн чинь яах юм? Хасуурын хотгоо гаргаж ирээд хоёр чихийн нэмнээд цусыг гаргачихж байгаа. Тэгээ ингээ хажууд нь суугаад өдөрт босоод ирж байгаа шүү. Гин ч одоо бас нэг ангаах ухаан битээ тийм. Не шатчилэнтэйг. Таныг зөвшөөрөөд ярилцлага өгсөн надад бодол ярьсан алга надад татгалзаж төтгөлж юм байхгүй. Харин миний ярьсныг түмэнд түгээ та нарт баярлалаа. Тийм л байна та. Арилдсан биш ч. Наад багс. За би өнөөдөр 8 ялээчгээ. Зарим нь малмалж, зарим дүү сүрэн гар явдаг. Би энэ өөрийнхөө хүүхэд болон нутаг орны энэ малчин залуу хүүхдүүдэд энэ мэдснийг ойлгог вайгаг хэрэг болгоог ер нь заахыг сурахыг хичээдэг. Ойрхон хүүхдүүд тэгээд манай ханд хасгадаг, эмчилдэг хүүхдүүд мэт гарч байна. Мадаа сайхан малж байна. Манай сумын хүүхдүүд зарим нь энийг ер нь тэгээд уламжлаад яагаад явахд гэмгүй юм да. Ангаахтайгаа хослуулаад юуны өмнө өөрснөө уламжлалт аргаа. Тэгээ малаа зүг мал ийм юм. Малчин бид хүнд хэрэгтэй болоод байна шүү дээ. Мэдэж ойлгож авсан хүнд надаас чадах ядахын би чадахыгаа хэлээд хөд татгалзах юмгүй ойлгож авсан хүүхэд зогсвол улсууд баярлнаа гэдгийг илэрхийлж. Дараас нь. Гэдэг. Гэхдээ зөвшөөрөл яхад энэ ч одоо бидний амьдрал юм шүү дээ одоо. Энийг нуугаад байвал хажуу талын маань малчин хүн малаа дуусгана гэдэг. Тэ. Тэгэхээр чин бид нар чин хажуунаас за би тэгээ эмчилж танах яаж гэнэ үгэл тэгээ эмчилгээгээ зааж өгнө. Тэгэхгүй л ер нь ямар ч өв тээгч байх хамтай. Нэгнээс юм нуугаад. Би л тэгж л бодож байгаа гэхдээ. Энэ олон оронд чинь ганцхан манайхан шиг юм орон байдгүй байд мал онортой. Өвгдөөч ер нь тиймэрхүү утгаараа би л их л хөөрөд байдсан шүү дээ. Одоо гадаадууд таниулах талаас ахуулаад. Гэхдээ би өөрөө энэ улс чинь зөндөө заадаг шүү дээ. Говьалтай газ ирсэн улс энэ чинь одоо тэгээд мадаас мармад авсан улс энэ чинь тэгээд нэг 2 жил болоод ирнэ. Тэгээд л жаад би очиж хадгалж чадахгүй тэгээд хоол газар ирдэ хэдий. Тэрнээс бахан юм асуугаад л явдаг тэгээд хатгсан байсан гэж ярьдаг юм аа. Аа жишээн л дээ тэр. Ингэнтэд би ярьдаг юм чи. Тэмээ тохиолдож байгаа тэр одоо миний мэдхээс л тэр жацаг яраас авахгүй ингэж өөрөөр нь эмчилдэг. Энэ анхааг бол одоо манай монголчууд бүгд л хэрэгжилж ирсэн. Энэ бол би Баттай одоо 20-30 жил юм маллахад аав ээж минь байхад бас ярьдаг л байсан. Энэ бол дээр үесэн гэж ангаахч явжсэн. Эдээ. Тий. Энэ бол одоо баталгаатай юу л хийж чадна. Энийг бол одоо гэж ярихад надад олон нийтэд татгалзах зүйл бол надаас нууж авах юм бол байхгүй.
Яг л одоо байд үнэн бодсон юм л юм байна. Тий. Гоё юуг татгалзах зүйл байх үү. Хүмүүс одоо бас эртээр үесэл одоо хэлж ярьж аав ээж маань сургаж ирсэн болохоор тий. Гэхдээ надаас одоо ингэ сайхан эргэж сурвалжилж байгаа та бүгд их баярлалаа шүү дээ. Тэгэхээр миний хэлж байгаа үг одоо яах вэ? Вэж дутууханд бол мөхөн хал бах. Тэгтээ өөрийн салсан бодсноо гайгуул та хэдтэй мэддэг чаддгаараа л ярьж хөөрлөө. Их баярлалаахан татгалзах зүйл байхгүй. Тий. Энэ худлаа урчглаа гэхгүй л үү тэр хамаач. Баг зэрэг. Нутгийн дүүнер зүүн гадна дотны шусууд дүүнер шүү тэнгийн улсууд шүү. Тэгээ одоо асууж лавтад би тэгэмэл өөрхөн мэдгийг л хэлнэ дээ. Мэдхгүй юм одоо.